Сайн бацхан сонсогч нараа өнөөдөр бүгдээрээ заах тэмдгийн талаар мэдэж авцгаая. Өнөөдөр бид нартай хамт Ариун Баярагч маань хамтдаа байна. Сайн байна Ариун Баярагч. За тэгэхээр хүүхдүүдтэй ер нь заах тэмдгийн талаар аюул товчхон ойлголт өгвөл ер нь заах тэмдэг гэж юу юм бэ? За заах тэмдгийн хувьд хэлбэр төрсөн хувьд цэнхэр өнгөтэй дугуй хэлбэртэй байна. За энэ төслөөр одоо сум заасан байх юм бол замын хөдөлгөөний шаардлагатай гормыг тогтоох буюу за тогтоосон гормыг өөрчилнө гэсэн. Тэгэхээр яг энэ сумны дагуу таах нь хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ аль гэсэн. Зайлшгүй хийхийг танаас шаарддаг байна аль гэсэн. За хамгийн ихний тэмдэг дээр зөвхөн чигээрээ явна гэсэн байна. За заах тэмдэг бол тухайн уулзуур дээр хүчин төгөлдөр байдаг. Тэгэхээр дараагийн уулзуур дээр хөлжлөхгүй. Тэгэхээр одоо нэгдүгээр зураг дээр бол чигээрээ явахыг заасан байна. Тэгэхээр баруун зүүн буцаж ирэх хөдөлгөөнийг бол хоригддог. Зааснаас бусад хөдөлгөөн явах нь хориотой л гэж ойлгож байна. Хоёр дахь зургийн дээр баруун гар тийшээ ирэхийг хориглоно гэсэн юм. Тэгэхээр зүүн гар тийшээ за буцаж ирэх чигээрээ явахыг бол зургийн дээр хориглосон юм. Гэтэл зүүн гар тийшээ ирэх тэмдгийн дээр яагаад буцаж ирээд болоод байна? За энэ дээр бол нөгөө юу яадаг хориглосон залт бол байхгүй. Зүүн ирэхийг заасан тэмдэг дээр буцаж ирэх гэж болно. Буцаж ирэхийг хориглосон газар зүүн эргэж болдог. Буцаж зүүн ирэхийг хориглосон газар буцаж эргэж болдог гэсэн юм заалтад байж байгаа. Яг энэтэй адилхан. За одоо яг энэ зурган дээр харагдаж байна тийм ээ. За заах тэмдэг тухайн уулзуур дээр чигээрээ явахыг заасан байна. Нэгдүгээр зурган дээр. За энэ дээр уулзуураар зүүн ирэхийг хориглосон. За уулзуур өнгөрөөд гарцаар зүүн эргэж болно гэж. За хоёрдугаар зурган дээр хүүхдүүдийн хамгийн их одоо алддаг энэ заалт бол за чигээрээ явна гэж тооцсон. За тэгэхээр энийх нь тухайн уулзуур гарцсан дээр хүчин төгөлдөр байна. Тэгэхээр шатхан төгөөх станц яах нь гарцаа баруун гэж болно. Түүнээс бусад одоо зүүн болон буцаж ирэх хөдөлгөөн бол хариулдаг гэсэн. Тэгэхээр энэ тэмдгэн дээр анхаарах гол юм нь болохоор гарцаа уулзуураар биш зөвхөн гарцаар баруун гар тийшээ эргэж болох нь энэ юм байна. Тий, яг энийг л ойлгочих бол цаашдаа нэг алдахгүй л гэсэн. Манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах тайлбарлалаас аваарай. За дараа нь бид нарын 2.25 дээр баруун буюу зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш ирнэ гэсэн юм. За энэ дээрээс бас нэг юм байгаа. Шалгалтын дээр хамгийн их алддаг юм болоход. За чигээрээ болон баруун гэдэг нэг заах тэмдэг байж шээ тий. Энэ тэмдэг маань байж лээ гэж бодох юм бол таныг хоёрдугаар гинээс баруун ирэх зөвшөөрлөх нь болоогүй. Тэмдэглэлийн залтуудаа бас та тухайн заасан сум чиглэлийн дагуу тохиромжтой байдлаа эзэлсэн байна уугүй юу гэдгийг садар харнаа л гэсэн. За чигээрээ буюу зүүн ирэх тэмдэгэн дээр бас буцаж ирэх болж байна тий. Тийм, ер нь зүүн ирэхийг заасан тэмдэг дээр буцаж ирэх гэж болно л гэсэн. За зөвхөн баруун зүүн тийшээ гэсэн тэмдэгэн дээр бас юу буцаж ирэх болж байна. Тийм. Тэгэхээр эдгээр тэмдэгэн дээр анхаарах зүйл нь болохоор игнээ байраа зөв эзлээд баруун гар тийшээ ирэх гэнэ. Тэрнээс баруун зүүн гэсэн. За хоёрдугаар игнээсээ баруун гар тийшээ ирэх ч юм уу нэгдүгээр игнээсээ ингээд зүүн гар тийшээ ирэхийг бол зөвшөөрөхгүй юм шүү дээ. За эдгээр зүйлүүдийг анхаарч байна. За дараа нь бид нэр саадыг баруун гар талаар тойрч гарнаа. За дашуу хэлбэртэй энэ баруун болон зүүн тийшээ заасан тэмдэг маань бол саадыг за баруун болон зүүн гар талаар тойрон гарахыг заасан байж байгаа. Зарим тохиолдолд мэдээж одоо жишээ нь ялангуяа 4-2-ын Б саадыг зүүн гар талаар нь буюу усус өрх үргэлжлсэн шугамд авахыг ингээд заасан байх нь тэр чиглэлээр хөдөлгөөн өөрчлөж болно л гэж ойлгож байна. За саадыг зүүн буюу баруун гар талаар хоёулын гарын тойрч болно гэдэг дээрээс буцаж эргэж болоод байна тийм. За дараагаар нь биднээс тойрох хөдөлгөөн гэсэн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дөрөв баруун гарын дөрөвтэй учраас за баруун тойрог үүсгэн за тойргийн сумны дагуу тойрог явах нь хөдөлгөөнтэй байна гэж ойлгож байна. За тойргоор данжин өнгөрч байгаа тохиолдолд тойргийн гаднах игнийг байрлалыг эзлэн за тойргоор буцаж эргэж байгаа тохиолдолд тойргийн дотор игнэгээр бас байр эзэлж байгаа. Энийг бас сануулад хэлчих. Тойрог дээр орохтой гэрлэн тохиог нь бас гарахтай гэрлэн тохиог. Тийм, орохтой зүүн тохиог нь за гарч явахдаа бас гарч ийна гэдгийг тодорхойлж байгаа баруун тохиог гэж гардаг. Ундуу дугуун зам. Ундуу дугуун зам маань яг нь цэнхэр дэсгэр дээр ундуу дугууны дүрстэй байх нь байна. За энэ тэмдэглэл байх юм бол энийг та ундуу дугуун зам байна гэж ойлгож болох юм байна. За явгууны зам гэсэн адилхан цэнхэр тэмдэгэн дээр за алхаж байгаа хүний дүрстэй байх нь байна.
За энэ тэмдэг тэмдэглээ байх юм бол энэ явгооны замаа гэж тань мэдээлэлд ингэ зааж өгч байна гэсэн. Энд хурдны дээд хязгаарлал гэж байдагтай адилхан хурдны доод хязгаарлал гэдэг тэмдэг гараад ирсэн байна. За тэгэхээр цэнхэр дугуй хөлбөртэй байх юм бол яг нэг хурдны доод хязгаар буюу таны хамгийн бага удаа хурдтай явах хурд маань одоо яг энэ зурган дээр 50 км. Энээс доошоо яг нэг хурдтай явуулахгүй аль гэсэн. За энэ тэмдгийн үйлчлэх хүрээг нь ер нь юм бэ? За үйлчлэх хүрээний хэлээр нэг тэмдгийн хязгаарлалтын төгсгөлийн тэмдэг болон за суурин газрын тэмдгийн төгсгөл дээр энэ тэмдэг маань дуусах болтгоо гэсэн.